Мэдээ үргэлжлүүлж байна. За Үлзий бат Дауны синдром онштой төрсөн байна. За түүнийг нийгмээс тусгаарлахгүй тулд ээж нь 4 жилийн өмнөөс жүжигцүүгээр хичээллүүлж эхэлсэн байна. За энэ хугацаанд тулааны спортын олон амжилт гаргасан. Хамгийн сүүлд 12 дахь удаагийн дэлхийн наадмын мөнгөн медаль хүртсэн байна. Дауны хам шинж нь хүний биеийн эсийн хоромсоомын тооны өөрчлөлтийн улмаас биеийн болоод оюун ухааны хөгжлийн саадлаар илэрдэг төрөлхийн эмгэг юм а. Манай улсад 800-аас 1000 төрөлтөд нэг давны хам шинжтэй хүүхэд төрдөг. Иргэдийн хувьд мэдлэг мэдээлэл тутамгийн улмаас давны хам шинжийг өвчин мэт үзэж ялгуурлах, нийгмээс тусгаарлах тохиолдол илбэг байдаг. За Үлзий бат маань яг жижигсүүгийн спорт хичээлээр 4 жил болж байгаа. За анх нөгөө сэргээнс хөгжлийн төвд жижигсүү хөтөлбөр батлагдаад тухайн хөтөлбөр дээр Үлзий бат маань ээжтэйгээ орж ирж байсан. Тэгээд угаасаа өөрөө яг нэг юм барилдах юм шинжтэй хөвгт байсан л да. Тэгээд ойлоо бэлтгэл хийя, жижигсүү бэлтгэл хий, ийм байдаг, ийм спорт байдаг гэж танилцуулаад анх эхэлчихсэн. Дауны хам шинж нь өвчин биш. Хүүхдээ нийгэмшүүлж өөрийн давуу талыг нь дэмжвэл гэр бүлтэйгээ болон бие даан амьдарч, сургууль сурч, уншиж бичиж, нийгмийн харилцаанд оролцож, бусдтай адил амьдарч чаддаг.